За үзэгчдээ чинэлэг дундаж давхрахтаа Монголын төлөө Урандор явуулж байгаа хэлэлцүүлэг худлаа ажуулрын танхимд үргэлжилж байна. За Дөнгөж сая жижиг дунд үйлдвэрлэл үйлчлэгээний хөгжлийн боломж төрийн бодлоготой уялдуулах гэсэн сэдвээр хэлэлцүүлэг өрнөсөн. Хэлэлцүүлгийн модератораар за жижиг дунд үйлдвэрлэл үйлчлэгээний холбооны дэд тэргүүн ганцаараг ажилласан. Тэгэхээр тухайн хэлэлцүүлэгт аль аль талын хүмүүс оролцов, талууд ер нь ямар байр суурийг илэрхийлв. За юуны өмнө Баялаг бүтээгдэхүүн холбооныхаа 10 жилийн баярын мэндийг үе үеийн удирдлагууд болон нийт гишүүдтэй халуун баярыг хүргье. За хэлэлцүүлэг нэлээдгүй үр дүнтэй амжилттай боллоо гэж харж байна. Учир нь юугээс онцгойлон хэлэх юм бол Экватор гадаад хөрөнгө оруулалт худлааны газрын Экватор даргын хэлж байгаа одоогийн байдлаар Монгол Солонгосын худлааны хэлцээр яг энэ цаг үед явагдаж байгаа. Энэ хэлцээрийн үр дүн дээр одоо манай холбооны ирээдүйн 10 жилийн зорилгод уялдан холбогдож байгаа. Одоо баялаг бүтээгчтэйгээ экспортлогч болгоё гэдэгтээ уялдуулаад яг энэ цаг үед 2 хоногийн өмнө Солонгосын шавуунд манай 6 тамирчин амжилттай оролцоод тухайн хүмүүст одоо Монголын хүмүүс ямар байдаг, юу идэж чиглэлд юм мундаг байна гэдэг гайхшигтыг төрүүлээд ирсэн байгаа. Тэр утгаараа альва нэг соёл тамирчдыг дагаад тухайн орны бүтээгдэхүүн дандаа яригддаг. Тийм болохоор энэ худалдааны хэлцээр энэ удаагийн шоу өнөөдрийн манай арга хэмжээ гэдэг ингээд харах юм бол тун удахгүй хэлцээрийн үр дүнд манай баялаг бүтээгчид Солонгос руу бүтээгдэхүүний экспортлох суурь нь бэлэн болсон байна гэж харж болохоор байна. За мөн бүсдэнсэн үйлчлэгийн үндэсний хүрээлэнгийн гүйцэтгэх захирал Эрдэнэ 2 захирал бас маш нарийн мэдээлэлүүд өглөө. Тэр нь юу гэхээр тус судалгааны хүрээлэн Монгол улсын 21 аймаг 333 сум судалгаа хийгээд 91 байршил дээр яг ямар бүтээгдэхүүн, ямар төрлийн үйл ажиллагаа явуул амжилтанд хүрэх вэ гэдэг судалгаа хийсэн юм байна. Тэгэхээр яг тухайн үед нь яг би зааланд байгаа баялаг бүтээгчид рүү хандаад за энэ маш оновчтой мэдээлэл гарч байна. Тэгэхээр энэ мэдээлэл дээр тулгуурлаад Эрдэнэ 2 захиралтай хамтарч ажиллаад энэ бизнесийг одоо энэ судалгааны дээр дүгнэлтэн дээр үндэслээд хамтраад ажиллаад явах бүрэн боломжтой байна гэдэг саналыг бас уриалган гаргалаа. Сангийн яамнаас бас татрын бодлогын газрын даргаас оролцсон шүү дээ. Сангийн яамнаас жижиг дунд үйлдвэрлэлээ одоо хөгжүүлэхэд татрын ямар бодлого баримталж байгаа гэж ярьсан ба. Ер нь жижиг дунд үйлдвэрлэл хөгжүүлэхэд татрын ямар бодлого ер нь баримтлахыг үйлдвэрлэл эрхлэгчид маань бас хүсдэг юм бол. Тий, сая Тэлмүү даргын хувьд бас тодорхой хариултыг өглөө. Нөөтийг яагаад бууруулах ёстой юм? Бууруулахгүй одоо яагаад заавал нөөтийг татвар биш гэж яриад байгаа. Энэ ямар учиртай татвар юм? Нийт одоо төсвийн орлогын бараг 30% бүрдүүлж байгаа, 8 их найдыг бүрдүүлж байгаа энэ татвар нь өөрөө одоо түрүү нэг баялаг бүтээгч маань 5% оруулъя гэж хэлж байгаа. Хэрвээ тэгэх юм бол 4 их найд руу орчвол одоо төсвийн орлогын 4 их найдыг дахин ханаас бүрдүүлэх үү? Мөн тэр хасгаад байгаа 4 их найдын маань 75%-ийг хэн бүрдүүлээд байгаа гэдэг асуудлуудыг ярьлаа. Эндээс ингээд эргээд харгаад өгөхөд энэ татвар нь бол яг баялаг бүтээгч болон энгийн ард иргэдээр бол нөөтийн татврын 25 орчим өмнө байдаг юм байна. Харин үлдсэн 75% нь бол одоо тийм арай ихсэн төвшөнд тэр 75% бүрдэгддэг юм байна гэдгийг бас нэлээд тодорхой сайн хэлж өглөө. За татврын байгууллагын хувьд Тэлмүү даргын хувьд бас зөвхөн хүмүүс ингээд татврын байцаагч хэрэг захиргаад татдаг, хяндаг гэж хараад байдаг байдал нь одоо бол зөвлөн туслах гэдэг чиглэл рүү явж байгаа гэдгийг бас онцолж хэллээ. Энийг ч гэсэн бас сүүлийн хагасчлалын байдлаар яг энэ татврын байгууллагууд аж ахуйн нэгжүүдтэй хандахдаа зөвлөн туслах өнцгөөс хандж байгаа гэдгийг бас манай баялаг бүтээгчид хүлээмжшүүлж байна. Жижиг дунд үйлдвэрлэл том одоо татвар төлдөг гэхээсээ илүү хамгийн их ажлын байрыг бий болгодог шүү дээ. Тэгэхээр яг энэ олон ажлын байрыг хадгалахад татврын ямар одоо орон зай ямар бодлого илүү их дутагдaltaй байд юм бол. За мэдээж одоо нийгэм даатгал гэдэг бол хүн болгоны асуудал байна. Нийгэм даатгал дээр бол цаашид манай төр захиргааны байгууллагууд нэлээд өөрчлөлт хийх байгаа гэдэг хүлээлттэй байгаа. Тэр утгаараа нийт одоо Монголын нийт ажлын байрны зах зээлийн 75 орчим хувийг жижиг дунд үйлдвэрлэл үйлчлэх эрхлэгчид бий болгож чадчихж байгаа. Тийм болохоор яалтчгүй энэ салбарын аж ахуйн нэгжүүд дээр энэ одоо татврын хөнгөлөлт шинжилтийг хийх нь зайлшгүй хэрэгтэй байгаа маа. Учир нь юу гэвээс нийт ажлын байрны 75%-ийг бүрдүүлж байгаа энэ салбарыг дэмжихгүй бол магадгүй
баялаг бүтээгч маань энэ 75%-ийг алдах одоо юу гэдэг татврын дарамтанд ороод цалин үлсийг оновчтой цалин үлс өгч чадахгүй байх тийм цөрөг үр дагаврууд гарч болцсохгүй байгаа. Монополи эсрэг газраас мөн оролцсон шүү дээ. Яг одоогийн Монголын нөхцөл байдал ижил тэгш гараанаас бизнес эрхлэх боломж ер нь хэр байна гэж харж байна. Ер нь бол монопол болсон томхон газрууд бүх салбар руу одоо салбарладаг тийм ээ. Тэгэхээр жижиг зах зээл бизнес хийх эрхлэх одоо тэр боломжийг боомлж байна гэж үздэг шүү дээ. Тэгэхээр яг энэ тал дээр ер нь ямар байр суурийг илэрхийлсэн бол? Тийм, монополи эсрэг газрын дарга бэлгүүн дарга бас Монголд одоо энэ өрсөлдөөний байдал бол нэлээдгүй шудраг бус байгаа гэдгийг дурдлаа. Тэгээд мөн одоо энэ байгууллагын маань хуулиас хилцэгдээ явж байгаа юм байлээ. Энэ хууль хэрэгжиж байна. Тэгээд дахиад монополи эсрэг газар маань өөрөө зөвлөмж гаргадаг. Төр захиргааны байгууллага зөвлөмж явуулдаг. Гэтэл тухайн зөвлөмж нь яг тийм заавал биелэгдэх шин чанартай эрх зүйн акт баримтж болж чаддгүй юм байна. Тэгэхээр бас дахин манай хэлцүүлгүүгээр дахин нэг уриалга гаргасан нь юу вэ гэхээр танхимд байгаа баялаг бүтээгчтэй хандаад мөн одоо манай холбоо илүү идэвхжүүлэн манлайлж ажиллаад гаргасан тухайн зөвлөмжүүдийг биелүүлээч гэдэг шаардлагыг бас тухайн төрийн захиргааны байгууллагууд дээр хамтраа тавиад явах юм бол энэ нь өөрөө өрсөлдөөнийг илүү жигд болох юм байна. Энэ нь өөрөө төрийн бас байгууллагын бас үндсэн үүргүүдийн нэгэ гэж хараад бид нар хамтдаа тийм уриалгыг гаргасан байгаа. Ярилцлагын төгсгөл та жижиг дунд бизнес эрхлэгчтэй хандаад хэлэхгүй 10 жилийн баяраа өнөөдөр тэмдэглэж байна шүү дээ. Жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчид хамгийн олон ажлын байр бий болгож ачааны хүндэг бол урундаа үүсэж байгаа. Тэгээ нийт одоо үйлдвэрлэл эрхлэгчтэй та хандаад юу гэж хэлэх вэ? За, үйлдвэрлэл эрхлэгчтэй хандаад бидний хувьд 10 жилийг ардаа нэгэд үдчихэж чадсан байна. Маш амжилттайгаар 10 жилийг үдсэн байна. Одоо бид нар дараагийн нэг шатандаа гарах гэж байна. Дараагийн нэг шатандаа гарахад мэдээж одоо манай баялаг бүтээгчид гишүүдийн хамтын оролцоо маш чухал. Арга хэмжээндээ та бүхэн маань дандаа оролцдог, өөрсдөө итгэхүйлийн оролцоо, санал санаачлаг гаргадаг. Тэгээд харилцан бие биентэйг мэдээл хуваалцдаг. Одоо хин нэгнийхээ гаргацсан алдааг за найс нь ингэж яваад нэг ийм алдаа гаргацсан. Танах тэр ийм гаргуул чи ингэхгүйгээр ингэж явах юм бол ийм замыг дүтлэх боломжтой гэдэг хоорондоо ийм илүү их холбоотой бай, холбоогоор холбогдъё, холбоотойгоо хамтдаа төрийн байгууллагатайгаа уялдаа холбоо хангаад 20 жилийн хойд дээр экспортлогч баялаг бүтээгчд болцсон. 20 жилийн ойгоо илүү нэгжгэр сайхан тэмдэглээд олон улсын хүрээнд тэмдэглэнэ гэдэгт итгэлтэй байна. Тэгээд та бүхэндээ дахин баялаг бүтээгчдийн холбооны 10 жилийн баярын мэндийг хүргэж нийт баялаг бүтээгчтэй Монголын жижиг дунд үйлдвэрлэл явуулж байгаа захирлуудаа бүгдээрд нь ажлын амжилтыг хүсье. За баярлалаа. Үзэгчтэй Мас имэн худалдаа аж үйлдвэрийн танхим дээрээс та бүхэн мэдээллийг шууд дамжуулж байна. Баялаг бүтээгчдийг дэмжих холбоо 10 жилийн ойгоо за чинэлэг дундаж давхархтай Монголын төлөө гэх хураандар тэмдэглэж байгаа билээ.